Ховд аймагт одоо сэргээгтгэгч хүмүүсийн үзэсгэлэн уулзалтыг ингээд маш амжилттай зохион байгууллаа. Бид нар ер нь 21 аймагт яг одоо улсын хурлаас гаргасан энэ сэргээгтгэгч хүмүүсийн тогтоолын зорилгыг ойлгуулах, мөн сэргээгтгэгч хүч ашиглаад яаж одоо эрчим хүчээ хэмнэх үү, яндан зуухаасаа салах уу, яаж агаарын бохирлыг бууруулахад хувь нэмэр оруулах уу. За хамгийн гол нь илүүдэл цахаанаа шүлжээн зараад яаж орлого олох уу талаар ингээд олон нийтэд ойлгуулах ийм ажлыг зохион байгуулж явж байгаа. Өнөөдөр Ховд аймгийн хувьд бол 12 дахь одоо аймаг маань ингээд байж байна. Ховд аймгийн хувьд ингээд бүр 4 айл яг энэ 20 кВт-ийн нарны панелыг сая 2024 оны 10 сард тавиулсан байна. Жишээ нь энэ айлын хувьд бол ингээд түгээх компанид ажилладаг хүн яг ингээд 20 кВт-ийн нарны панелыг 40 сая төгрөгөөр тавиулжээ. Өдөртөө үл сая ингээд графикыг харсан чинь 158 кВт цагийг үйлдвэрлэсэн байна. 58-аа бол өөрөө хэрэглээд 100 кВт цагаа шүлжээрөө зарсан байна. Тэгэхээр та бүхэн бод 100 кВт цагийг 300 төгрөгөөр ойролцоогоор 285 байгаа л да. 300-аар үржүүлэхээр өдрийн энэ айл бол өвлийн үйлрэлд бол 30 мянган төгрөг олсон байна. За тэгээд сардаа бол ингээд та зүгээр ойролцоогоор 30-аар үржүүлэхээр 900 мянган төгрөгийн орлого зүгээр л түгээх шүлжээнээс олж шүү дээ. Дундаа бол ер нь бол өдөртөө бол 150, сардаа бол нэг бараг 2 сая төгрөг олоо явах бүрэн боломжтой. 4 жилийн дотор хөрөнгөө нөхцөн байна. Дээрэс нь энэ нарны панелд угсралтын компани 30 жилийн баталгаа өгсөн байна гэсэн үг. Тэгэхээр ингээд 4 жилийн дотор хөрөнгөө нөхлөө та бүхэн бүхэл бүтэн цаана нь хэд 26 жил бүхэл бүтэн 26 жил та жил болгон 10 сая. Тэгээ өөрөө яндан зуух байхгүй, маш цэвэрхэн орчинд тэр нүүрснийхаа мөнгийг хэмнэн гэд ингээд маш олон сайхан үр дүнтэй нөлөөллүүд гарнаа. Энэ айлд хурж ирээд туршлага судлаад дээрэс нь ингээд олуулаа нийлж байгаад л суйрлуулах юм бол яах вэ? Цаашаага одоо тэр 40 сая 35 30 сая руу орох байхгүй дээ тий. Тэгэхээр энэ рүү л одоо бид бүхэн уриалах гээд ховдод ирсэн.